За сайн уу манайхаа Crime Story суваг дээр тавтай морил та манай сувгийг анх удаа сонсч байгаа бол энэхүү суваг маань болсон явдал болон бодит гэмт хэргийн талаар ярьдаг суваг байгаа. За энэ удаагийн дугаараар 2010 онд болсон нэг аимшигтай чөхүүд сүрмээр хэргийг ярьж өгөр бэлтгэлээ. За ингээд шууд хэрэг рүүгээ орцгоё. Өнөөдрийн хэргийн гол эзнийг Sam Her гэдэг. Тэгээд хүмүүс Sam гэж дууддаг байсан болохоор би цаашдаа Sam гэд дуудаад тавья. Sam 1983 оны 5 дугаар сарын 29-ний өдөр Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид төрж өссөн. Sam багасаа л гэр бүлсэг, аав ээжтэйгээ дотн зөөлхөн илдэг хүү байсан. Тэгээд багтаа цэрэг болох хүсэлтэй байсан учраас Sam том болоод 2006 оны 7 сарын 6-нд 23 наснда Америкийн нэгдсэн улсад цэргийн аринд элсэж ордгоо. Аримд очиод удаагүй байхдаа Афганистаны дайн руу явж 1 жил 3 сар ажилласан. Тэгээд тэнд хамгийн аюултай бүстэйг фронт дээр ажиллаж исэн байлээ. Тэгээд дайнд ашиглагддаг машин тоног төхөөрөмжүүдийг ийм засдаг ажил хийдэг байсан. За тэгээ 2009 онд нэр төртөөгөө цэргийн албаа хаагаад эх орондоо буцаж ирсэн. Афганистанд байх 1 жилийн хугацаанд бараг л $60,000 Sam цуглуулж чадсан. Тэгээд 2009 он гэхэд за тэгээ 26 настай залуугийн хувьд бол энэ нь бол маш их мөнгө байсан. За тэгээд эх орондоо буцаж ирээд Sam мөнгнөөсөө ерөөсөө нэг үрээгүй. Тэгээд дахиж цагийн ажил хийгээ сурхийнхаа хажуугаар нэмж цуглуулад байшаа авна гэж төлөвлөж исэн юм байлээ. Тэгээд цэргийн албанд байхдаа ер нь энэ л ер нь миний хийх ёстой зүйл юм байна. Би ер нь цэргийн хүн болох юм байна гэд өөрийгөө ойлгоод цаашдаа ер нь цэргийн офицер болно гэж мөрөөдөд Orange Coast College-д өргөждүүлэн яг энэ цэргийн чиглэлээрээ сурч эхэлсэн. За тэгээд коллежид орсон учраас сургуультайгаа ойрхон Калифорни мужийн Коста Меса гэдэг газар тэг сургуулийнхаа ойролцоо түрээсийн байранд ганцаараа одоо гэрийнхнээсээ хол амьдарч эхэлсэн. Айрмаа амжилттай хааж ирснээс 1 жилийн дараа буюу 2010 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Sam-ийн аав нь Sam-тэй ерөөсөө ингээ холбоо барьж чадахгүй бараг 1 өдөр болсон. Тэгээ хүүтэйгээ ерөөсөө холбоо барьж чадахгүй байсан учраас нөгөө Калифорни мужийн сургуулийнх нь хажууд ойролцоо түрээсийн байранд нь хүүгээ шалгахаар гэртээ ирсэн. Тэг хүүн бол байнга л ээж автайгаа ярьдаг. Тэг залгах бүр туцаа авдаг байсан учраас аав нь жоохон санаа зовоод тэгээ түрээсийн байранд нь шалгах гэж ирсэн. Харамсалтай нь хүүгийнхэн гэрт ороход аав нь маш аимшигтай дүр зургийг өөрийнхөө хоёр нүдээр хардаг. Тэгээ хүүгийнх нь унтлахын өрөөнд нэг хүн байгаа юм шиг хэвтэж байгаа юм шиг байхаар нь ингээ ойртоо таарсан чинь нэг эмэгтэй хүний цогцос байгааг олсон. Тэгээд хүүгийнх нь орны цагаан даваа бол тэр чигтээ цуснд будагдчихсан юм шиг юм уулаан болчихсон байсан. За тэгээд аав нь айгаад ийм одоо аимшигтэй зүйл харсан учраас тэр даруйдаа 911 дуудлага өгсөн. Тэгээд дуудлагаас YouTube дээр ер нь бас байт юм хэлээ. За тэгээд цагдаа нар бол дуудлага авсан даруйдаа одоо Sam-ийн гэртэн нэрээд тэргийн газар ирээд үзэхэд Аз эмэгтэй толгоонд 1 удаа буудуулсан нүүр өс бие нь битүү цус олчихсон цогцыг бол цагдаа нар харсан. За энэ эмэгтэй нь хэн байсан бэ гэд үзсэн чинь цагдаа нар шалгаад үзэхэд 23 настай Япон гаралтай Америкт төрж өссөн Julie гэдэг эмэгтэй байсан. Тэгээд энэ эмэгтэй болохоор Sam-ийн сургуульд сурдаг ангийнх нь хүүхэд байсан. Тэгээд тэр хоёр бол нэлээ юм одоо ах дүүгийн харилцаатай тийм сайн найзууд байсан юм билээ. За Julie-гийн хувьд бол бүжигчин. За тэгээд бас өөрийнхөө юм хувийн загвар зохион бүтээгч гэж өөрийгөө үргэлж хэлдэг байсан. Өөртөө ингээд хуцсныхаа загварыг гаргаад өөрөө оёод өмсчдэг байсан юм лээ. Тэгээ Julie-гийн аав хоёр нь ярилцлагандаа охиноо тодорхойлохдоо маш өдрөг, цовлог, эрч хүчтэй охин байсан миний охин. Тэгээ Julie гэртээ байгаа мó байхгүй мó гэж хинт хэрэгэлцдэггүй байсан. Тэгээ яагаад гэвэл хэрвээ Julie гэртээ байх юм бол үргэлж дуулж, бүжиглээд, чанга хөгжим тавиад гэрээр нэг дуу хуургалдаг байсан учраас бид нэр байгаагүй нь шууд одоо гэртээ ороод мэддэг байсан гэж ээж нь бас огтон яриад уйлж байгаа бичлэг нь байдаг юм лээ. Цагдаа нар хэргийн газар ирээд шинжлээд үзэхэд Julie-гийн одоо цагаан өнгийн цамцан дээр нь all yours fuck you гэж биччихсэн байсан. Тэгээ цагдаа нар ер нь ингэж бичсэн байгаагаас нь үзэхэд хин нэгэн үзэн ядсандаа за эсвэл одоо ийм утгатай зүйл бичсэн нь ямар нэгэн хайрын гурвалжин ч юм уу тиймэрхүү шалтгаанаар эмэгтэйг бас хүнөөсөн байхаа гэж таамаглаж сэжиглэж хэлсэн.
Цагдаа нар мэдээж хамгийн ихэнд Сэмийг сэжиглэж эхэлсэн. Тэгээ гэрт нь учир битүүлгээр амнасаа алдчихсан нэг нэгнээ таньдаг хоёр байсан учраас Сэмийг алаад өөрөө зүхтаасан байна гэд хамгийн нэгт тавигдж байгаа сэжигтнээр Сэмийг хайж эхэлсэн. За Сэм 18 наснда нэг хүн амны хэрэг гарсан газар байсан 20 түүний нэг болж таарсан юм байлээ. Тэгээд тухайн хүн амны хэрэгт бол оролцсон байх магадaltaй гэсэн. Цагдаа тэр бүртгэлтэй байсан учраас цагдаа нар бол за энэ бол Сэм бол гарцаагүй алуурч юм байна. Тэгээд энэ таньдаг байсан ангийнхаа охиныг хүчрхийлж хөнөөгөөд гэртээ үлдээгээд өөрөө оргон зайлж цугтаасан байна гэд Сэмийг бол шууд сэжигтэн гэж үзээд хайж эхэлсэн юм. Цагдаа нар мөрдөн бацаалтаа эхлээд явагдаж байгаад гэмтэргийн газраас Жулигийн утсанд Сэмтэй хамгийн сүүлд бичсэн мессежүүд нь цагдаа нар муулсан. Тэгээд тэргийн газар угаасаа Жулигийн утас нь байсан. За тэгээ мессежэндээ болохоор Сэм яг надад маш хэцүү байна. Тэгээд чи хүрээд ирж болох уу? Ямар нэгэн зүйл болохгүй. Зүгээр л найзын хуваар бууж байна. Чи хүрээд ирээч гэсэн мессежүүдийг 21-ний 5 цагийн орчимд бол бичсэн байсан. За тэгээд энэ олон утсан дээр нь байгаа мессежүүд, цамцсан дээрх бичиг яг Сэмийн гэрт 8 насаа алдсан байгаагаас нь харахад энэ бүхэн бол Сэмийн хийсэн зүйл гэдг нь гарцаагүй болж таарсан. За тэгээ Сэм рүү бүх анхаарлаа хандуулж Сэмийг бол хайж эхэлсэн. Тэгээ цагдаа нар юу н хамгийн гол урдаа барьжсэн сэжилж байгаа шалтгаан нь болохоор энэ утасны мессежүүд байсан юм билээ. Тэгээд гэртээ хүрээд ирээч гуйж гинэ гэд юу н бичсэн байгаас нь харахад гэртээ авчирч байгаа таална нь бол тодорхой гэж эхний байдлаар бол үзчихсэн. Цагдаа нар хамгийн түрүүнд гэрээсээ цухтаасан учраас мөнгөгүй байгаа. За тэгээд аав ээжээс нөгөө дансандаа бараг л нөгөө Афганистанд цэргийн алба хааж байхдаа $60,000 цуглуулчихсан байсан гэдгийг нь цагдаа нар сонссон учраас шууд данснаас нь мөнгө гарах нь уу гарч ийн үү гэд шалгасан чинь яг л нэг Калифорнигийн Лонг Бич хавар нэг ATM-ээс бэлэн мөнгөний дандаа гараад исэн. Өөр ямар нэгэн газраас гараагүй тэр ATM-ээс бэлэн мөнгө гараад хажуудлын пиццаны газарт нь бас ер нь тооцоо хийж байгаа иймэрхүү гүйлгэнүүд гараад исэн. За тэгээ цагдаа нар бол хамгийн түрүүнд нөгөө мөнгө гараад байгаа ATM дээр очиод хүлээгээд им холоос үл ажиглаад Сэм ер нь ирэх нү гэд ойр орчмоос ингээд ажиглаж исэн боловч юусоо Сэм ирээгүй. Сэм ирээгүй хэрнээ дааснаас нь ингээд яг тэр ATM-ээс бол ингээд хүмүүс орж гараад байгаа учраас мөнгө гараад байгаа. За тэгээд мөнгө гараад байгаа ярнэ Сэм бол өөрөө ирэхгүй байсан бол цагдаа нар бол нэлийн бүр сэжгэлж эхэлсэн. Цагдаа нар хайлтаа үргэлжлүүлж явах хооронд бол хүүг нь гин бурууд ингээд чаагаад байгаа учраас Сэмийн аав ээж нь бол маш хэцүү байсан. Тэгээд хүүгээ ингээд алуу болчихсон аав ээжтэйгээ үргэлж холбоотой байдаг. Энэ зөвлөн сайхан сэтгэлтэй хүмүүс алуу болчихсон. Тэгээд дээрэс нь цагдаа нар хайхтаа алуурч ингэж хайгаад байгаа учраас аав ээж нас ер нь ингээд зэрэг хөдлөе хүүгийнхаа сураг ажгийг гаргая гэд хичээгээд бүх найзууд руу залгасан. Тэгээ Сэмийг асуусан чинь нэг найз нь за гэр Калифорнигийн Лонг Бич хавьд мөнгө гараад байгаа бол тэр харьд нэг Сэмийн хөрс залуу ажилдаг гэж надад хэлжсэн гэд Сэмийн нэг сайн найз нь аав ээжд нь хэлсэн юм лээ. Тэгээ тэр залуугийнх нь утасны дугаарыг нь олсон чинь яг тэр Long Beach area хавцаа кодтой тийм бүртгэлтэй утасны дугаартай байсан. За тэр хөрс залуу болохоор яг нөгөө түрээсэлдэг байрных нь хөрс залуу. Тэгээ Дэниэл гэдэг нэртэй ийм театрын жүжигчин залуу байсан юм байлээ. Тэгээ аав нь шууд л утсаа аваад ийм мэдээлэл сонссон учраас хүү маань алуу болчихсон байгаамаа. Чи сүүлд хизээ харсан бэ? Мэдж байгаа зүйл байна уу гэхэд Дэниэл бол нэлээд юм сандарсан байдалтай уцаар ярьсан. Тэгээд хэлэхдээ болохоор Сэм сүүлийн хэдэн өдрүүдэд бол нэлээд стресстэй байгаа байна. Тэгээд би яагаад ингэж стресстэй байгаад байгаа юм бэ гэд асуусан чинь гэр бүлийн асуудал байгаамаа гэж аавд нь хэлдэг. Аав нь уцаа салгаад энд нэг л буруу зүйл байна гэж бодсон. Яагаад гэвэл Сэмд ойрхон гэр бүл гэвэл ганцхан эхнэр бит хоёр л байгаа. Тийм байхад бид гурав нэг ч удаа хоорондоо бол маргалдаж байгаагүй. Ив түнжин сайтай байдаг учраас яагаад гэр бүлийн асуудалтай гэж хийх хөл ямар ч боломжгүй учраас энэ залуу хөрс залуу бол магадгүй худлаа яриад байна уу да гэд мэдсэн бүх зүйлээ бол цагдаа нарт аав ээж нь л очиод хэлдэг. За тэгээ Сэм бол өөрөө яг ATM-ээс мөнгө авахгүй байсан учраас ATM-ийн камерыг шалгая гэж үзээд Long Beach area-гийн орчимд байгаа тэр нөгөө мөнгө гараад байгаа ATM-ийн камерыг шалгаад үзэхэд нэг 17-оос 20 насны гэмээр эрэгтэй цагаан арьстай хүү
бейсболын малгай өмссөн тийм хүүхэд бол ингээд мөнгө аваад байгаа нь бол камер дээрээс үлхийл харагддаг. За тэгэж 2 өдөр мөнгө авч агаад нэг удаа нэгэн хаягн дээр Сэмийн картыг нь ашиглаад пицца захиалга хийгдсэн. Тэгээ цагдаа нар бол пицца захиалсан хаягийг тэр доор нь илрүүлээд очиод үзэхэд нөгөө ATM-ийн камер дээр бичигдсэн байсан хүү бол хаалга нисэн. Тэгээ цагдаа нар ороод шууд гараа өргөдөөд газар хөвтүүлээд гавлаад бол цагдаагийн газарт бол авчирсан. За тэгээ хүүгээс мэдээж мэдүүлэг авахд хүү бол ингээд нэлээд айсан гайхсан байрын. Тэгээ 17 настай хүүсэн. Тэгээд надад энэ картыг хүн өгсөн юм аа, нэг танил маань өгсөн. Тэгээ богино хугацаанд мөнгө олох боломжтой. Чи хийх үү гэхээр нь би хийх зүйл нь амархан байсан болохоор би хийхээр шийдсэн юм аа. Би өөр юу ч мэдэхгүй. Одоо тэр надад захиалга өгсөн энэ одоо картыг ашиглаад мөнгө гаргаад надад аваад ирэх гэсэн хүн бол Даниэл гэдэг залуу байгаамаа гэд нөгөө төгс залууг нь цагдаа нарт бол хэлж өгдөг. Цагдаа нар тэгээд чи энэ хүнийг хэрхэн таних юм бэ гэд асуухт нь манай ээж хуучин театрын багш байсан юм аа. Тэгээд ээж дээрээ очихдоо би энэ залуутай танилцсан. Тэгээд маш ээлдэг, сайхан сэтгэлтэй надад ийм ах шиг маань санагддаг учраас тэгээд хийх зүйл маань амархан байсан учраас би туслахыг бол ерөөсөө уурлаагүй зөвшөөрсөн гэж хэлсэн. Даниэл надад хэлэхдээ чи богино хугацаанд мөнгө хийх боломжтой. Тэгээд хийх үү? Зүгээр л энэ картнаас надад мөнгө гаргаж өгөөд байхад болно. Би тэгээ эндээсээ чамд хувь өгөөд одоо ингээд мөнгө олох боломжтой гэхээр нь би яагаад ийм амархан зүйл хийгээд надад мөнгө өгөх гээд байгаа юм болоо гэж бодоод би яагаад тэгээ бас Даниэлд би итгэдэг маш сайн залуу гэж мэддэг учраас би зөвшөөрсөн гэд мэдүүлэгтээ хэлдэг. За тэгээд аав ээжд нь сэжигтэй санагдсан нөгөө Даниэлийг нөгөө талд мөрдөн байцаалтын үеэр өөрийн танил 17 настай хүүгээрээ дамжуулаад одоо Сэмийн картнаас нь мөнгө аваад байгаа хүн бол ингээд нэг хүн болж таарад цагдаа нар болон аав ээж хоёрт нь бол хоёуланд нэм сэжигтэй санагдаж эхэлсэн. Тэгээд түүний хэргийг одоо хийсэн гэж бодоогүй, хийсэн гэж одоо сэжиглээгүй ч гэсэн ямар нэгэн зүйл мэдж байгаа гэж бол цагдаа нар бол итгэлтэй байсан. За ингээд хэрэг гарснаас 4 өдрийн дараа Даниэлийг бэчелор парти дээр байхад нь барьж аваад цагдаагийн газар авчирдаг. Тэгээд Даниэл хэдхэн өдрийн дараа хурмаа их гэжсэн юм билээ. Тэгээд цагдаа нарт ирсэн даруйдаа маш их сандраад царайны урьлаас нь харахад бол ямар нэгэн зүйл мэдж байгаа нь бол ихт байсан. Тэгээд сандарсан байхдаа за ойлголоо, би ингээд тандад агаад явъя, би бүгдийг нь үнээр нь хэлнэ, таад би чатгаараа туслая гэд цагдаагийн газар ирсэн. Тэгээд цагдаагийн газар ирчээд Даниэлээс Сэмийн талаар юу мэдж байгаа талаар ямар холбоотой сүүлд хизээ харсан бэ гэх мэт одоо энгийн асуултуудыг мэдээж асууж хэлсэн. Одоо яагаад гэвэл шууд чамаас ижүүлж байна ийм зүйл бид нар оллоо гэхээсээ илүү чамаа ингээ хурц залуу нь ингээ сайн таньдаг, ойр дотнодын сонссон учраас бид нар хэдий чамааг одоо ингээ бэчелор парти дээр байхад чинь ингээ аваад ирлээ. Тэгээ чи юу мэдэх вэ? Тэр бүх мэдх зүйлүүдээ бид нар одоо энд хэл. Хэрэг хэлэхгүй бол чи ингээд батад хурим руугаа явж чадахгүй ч байх магадaltaй гэд цагдаа нар бол нэлийн юм эвгүй одоо сануулж хэлдэг. Даниэл тэгээд тэр оройн цагдаагийн газар ирээд мэдүүлэг өгсөн хугацаанд ер нь бол бараг л мэдүүлгээ 10 удаа өөрчилсөн. Ингэсэн тэгсэн үгүй тэгээгүй юм байна гэд ер нь ингээ өөрчлөөд байсан. За хамгийн ихэн цагдаа нарт юу гэж хэлсэн бэ гэхээр за хэрэг гарсан тэр өдөр бол би Сэмийг өөр нэг хар арьстай эрэгтэй хүнтэй явж ирснийг харсан гэснээ хэсэг үжсэн. Үгүй би түүнтэй хамт явжсэн юм аа. Тэгээ Сэм надад би маш буруу муу зүйл хийж эхлэе гэхээр нь би чи юу хийж гисэн бэ гэд асуусан чинь Сэм манай гэрт өгсөн хүн байгаа. Би одоо нэг хүнийг буудчихсан. Гэрт одоо байгаа гэж хэлсэн. Тэгээ тэгж хэлснийхэн дараа би үнэхээр их айсан. Тэгээ би ийм зүйлээс өмнө нь огт сонсож байгаа учраас айгаад балбагдсан. Тэгээ тэр над руу хараад би чиний амьдардаг газрыг мэднэ. Чи миний хөрш. Тэгээ хэрвээ чи хүнд хэлвэл би чамайг хаална шүү гэсэн. Учираас би бол хүнд хэлээгүй гэсэн тийм мэдүүлгийг бол хамгийн ихэнд цагдаа нарт хэлсэн. За ийм сонин ингээ хүн үнэмшмээргүй зүйл хийсэн учраас цагдаа нар бол дахиад асууж эхэлсэн. Чамайг илүү зүйл мэдж байгаа гэдгийг бид нар мэдж байна. Бидэнд үнэнээ хэлээ. Чи одоо хаашаач явахгүй. Чиний хурим хойшлогдсон гэх мэт зүйлсүүдийг хийсэн чи Даниэл бүр ингээд сандраад мэдүүлгээ дахиад өөрчилдөг. Тэгээд за тэр өдөр манай гэрт одоо Сэм орж ирээд тэгээд түүний алсан эмэгтэйг одоо би гэрт нь ороод харсан. Тэгээд надад тусламж хэрэгтэй байна. Чи манай гэрт ороод ир гэж хэлсэн. Би гэрт нь орсон чинь түүний алсан эмэгтэй бол ийм Аз эмэгтэй
байсан гэж хэлсэн. За тэгээд цагдаа нар Дэниелээс чамайг харахад ямар байдалтай байсан бэ тэр эмэгтэй гэд асуусан чинь нэг эмэгтэй өгчгсөн байсан. Тэгээд толгоондоо 2 бууд өгсөн байсныг би харсан. Өөр би сайн зүйл хараагүй, би харахыг хүсээгүй гэж хэлсэн. Тэгээд энэ мэдүүлэг нь бол түүний хамгийн том сэжигтэн болоход бол нөлөөлсөн. Тэгээ яагаад гэвэл Жулигийн толгоондоо одоо авсан сумны шарх нь гаднаасаа өснийхэн цаана байгаа учраас харахад бол юусаа харах боломжгүй. За тэгээ дээрэс нь хин ч одоо толгоондоо буудулсан гэж хэлээгүй байхад шууд л толгоондоо 2 удаа буудулсан байсан гэж хэлсэн цагдаа нарт бас Дэниелийг бол илүү их зүйл мэдж байгаа юм байна гэдэг сэжгийг бол төрүүлсэн. Тэгээ Дэниел санаа нь одоо чаавс нэг удаа биш 2 удаа буудулсан гэдэг юм мэдгүй байгаа юм шиг дүүрсэж байгаа боловч бүр өөрийгөө илүү зүйл мэдж байгаа гэдгийг бол цагдаа нарт нотлоод өгчихсөн. За тэгээд тэр өдрөө бол цагдаа нар байцаалт аваад Дэниелийг тавьж явуулахгүй юм байна гэж одоо шийдэд саатуулахаар болсон. Тэгээд саатуулахаар болсон учраас одоо 2 өдрийн дараа болох байсан хуримтай. За тийм хурмаа чи ингээ хуцаар яриад хойшлуулаа эсвэл зохицуулах хэрэгтэй тэгээд ингээ утас өгдөг. Тэгээд уцаараа ингээд яриад хурмаа хойшлуул эсвэл зохицуулгээд утас өгсөн. Тэгээд уцаар өөрийн ихнэр болох байсан найз бүсгүйтэйгээ ярихдаа дахиад нэг маш том алдаа гаргасан. Дэниел ихнэртэйгээ ярихдаа өөрийнхөө цүнхийг өөрийнхөө төрсөн дүүдээ хай гэд өгсөн. Тэгээд тэр цүнхийг хайсан уу гэдгийг чи тодруулах шаардлагатай байна. Тэр цүнх олдож болохгүй. Чи тэр цүнхийг олохгүй байх хэрэгтэй байна гэд ихнэртэй хэлчихдэг. Хэрвээ чи ингээд намайг сайн сонсоо хэрвээ тэр цүнх олдох юм бол ингээд би чигдээ дахиж би минийгээ хизээж харахгүй гэд хэлчихдэг. Тэгээ одоо тэр дуудлагыг нь одоо цагдаа нар сонсож чадахгүй л гэж бодсон юм шиг байгаа. Цагдаа нар бол тэгээд ийм дуудлага сонссон учраас тэр цүнхийг нь бол нөгөө дүүтэй нь ингээд холбоо барьж агаад байцаалт авч агаад бол нөх удаагүй олчихдаг. За тэгээд цүнхэн дотроос бол маш олон нотол баримтууд илэрдэг. Цүнхэн дотор бууны хонгоо, Сэмийн иргэний үнэмлэх, төрөвч, Сэмийн цуснд будагдсан хувцснууд гих мэт зүйлсийг бол цагдаа нар олсон. За тэгээд ийм олон нотлог баримттай болсон цагдаа нар бол шууд тулгаад асуухад Дэниел ч гэсэн ерөн за гарах гарцгүй байна гэд үннээ ярьж мэдүүлгээ өгч хэлтгий. Тухайн үед би галзуурчсан байсан болтой. Би үнэхээр хийчихсэн гэсэн цагдаа нар чи юу хийсэн гэж асуухад би Сэм болон Жулийг алчсан гэд өөрөө мэдүүлэгтэй хэлсэн. Цагдаа нар тэгээд чихэндээ ч итгээгүй Сэмийг Жулийг одоо л алсан алуурчин гэж бодож яваад одоо сэжигтэн гээд хайгаад явчихсан чинь тэр хүн нь бүр өөрөө өгсөн гэдгийг сонсоод бол цагдаа нар үнэхээр их гайхсан. Тухайд цагдаа нар ингээ гайхсан гэсэн тэгээд гайхсан байгаагаа ерөөсөө үзүүлээгүй. Тэгээд хамгийн гол чухал одоо асуулт болох Сэм хаана байгааг асуусан. Тэгээд тухайн өдөр бол юу болсон талаар бол Дэниел ярьж эхэлсэн. Тэгээд би Сэмтэй тэр өдөр өөрийнхөө театрт цуг ирсэн. Би түүнийг араас нь буудаж хөнөөгөөд дараа нь алах, сүх, хөрөө ашиглаад биеийг нь хуваагаад ой моттой эсгүүд рүү хувааж хайсан гэдэг бүр юм аимшигтай мэдүүлгийг хэлсэн. Хаана хайснаа хэлж өгч цагдаа нар маш удаан хайсан боловч Сэмийн толгой болон нэг гарыг нь ерөөсөө тухайн яг хайсан гэсэн хэсгээс нь олддгүй. Тэгээ бусад бүх хэсгийг нь олсон ч гэсэн толгой гар хоёрыг нь олохгүй нэлээд удаад байсан. Тэгээ аав ээж нь бол үнэхээр шоконд орсон. Тэгээд өөрийнхөө одоо хүүг алуурчин биш гэдгийг бол аав ээж нь угаасаа мэдчихсэн. Тэгээд хааны газар амьд байгаа гэж бодсон боловч ингэж бүр аимшигтай гараанасаа алдсанд бол шоконд ороод тэгээд үнэхээр харуусаа зайдаж хүүгийн маань төрсөн өдөр болохоос өмнө түүний толгойг нь олоод өгөөч бид тэднийг бол ингээд цэргийн ёсоор маш сайхан хүүгээ хошуулмаар байна гэд цагдаа нараас гуйсан. Цагдаа нар мэдүүлэг авснаас хойш 4 өдрийн дараа тасралтгүй хайж байгаад Сэмийн толгойг 2010 оны 5 сарын 29-ний өдөр Сэмийн 27 насны төрсөн өдрөөр нэг олж аав ээжт нь хүлээлгэн өгсөн. Тэгээд Дэниелээс мэдээж асуусан яагаад ийм гэмтэр хийсэн бэ? Яагаад ингэж гим зэмгүй 2 хүнийг алсан бэ гэд асуухт нь миний хурим 5 өдрийн дараа болох гээд байсан. Тэгээд надад мөнгө байхгүйсэн юм аа. Сэм надад айрамд байхдаа нийт $60,000 цугдуулсан гэж хэлээд таасан дах мөнгөө надад харуулсан. Тэгээд надад мөнгөний маш юм тулчсан шаардлага байсан учраас би тэгээ Сэмийг хөнөөсөн гэж мэдүүлэгтэй хэлсэн.
Би Сэмийг алсныхаа дараа тэгээ Сэмийн гэрт нь очиод Сэм шиг болоод жүжиглээд уцыг нь авч байгаа Жулийг дуудаад тэгээд хөнөөгөөд Сэм хийсэн мэт харагдуулахыг хичээсэн. Гэт яг үннээ цадаанаас жилжсэн шиг ер нь бол үннээ хийсэн. Тэгээд Даниэл тэр өдөр Сэм болон Жулийг хөнөөчөөд оройн 9 цагт жүжигээ юу ч болоогүй юм шиг тоглосон байт юм лээ. Тэгээд тухайн театртаа бол Даниэл нэлээ юм алдартай ийм нэр хүндтэй жүжигчин байсан учраас орох юм түлхүүр энтэн бүгдээрээ байдаг. Тэгээд хүн байхгүй үед бол Сэмийг дуудаад хөнөөчихсөн. Тэгээ буудсан чинь Сэм унаад өгсөнтэй унчаад надад тусламж хэрэгтэй байна. Би тогон цохиулчихсан юм шиг болцоод байна гэд өгөхгүй байсан гэж байгаа. Тэгээд шууд өвдөлт мэдрэг өгөхий. Тогон цохиулсан юм шиг мэдрэгцсэн юм шиг байлээ. Тэгээд өгөхгүй байсан учраас би дахиад буугаа цэнэглээд түүнийг нэмж буудаад алсан гэдгээ бол Даниэл хэлсэн юм. Цадаанаар мөрдөн байцаалтын үеэр дахиад нэг зүйл алсан. Тэгээд Даниэлийн утас түүхээс утасны одоо histories хэсгээс нь харахад цадаанаар зарим зүйлсийг ингэ Даниэл search хэсгээсээ хайсан байгааг нь алсан. Даниэл Google-ээс хэрхэн хүнийг хамгийн урднаар алах вэ? Хэрхэн цогцыг нуух вэ гэх мэт зүйлсүүдийг хайгаад устгасан байсан. Тэгээ устгасан ч гэсэн цадаанаар бол мэдээж түүнийг бол сэргээгээд харж бол чадсан. За ингээд Даниэлийн шүүх хурал эхэлж 6 жил үргэлжилсэний дараа 2016 оны 9-р сард түүнийг хоёр хүний хөнөөсөн 1-р цэргийн хүн амны яриг үйлцсэн гэж цаазаар авах ялыг бол Даниэлд оноосон. Тэгээд Даниэл бол одоо хүртэл цааз ялаа хүлээгээд Калифорни мужид шорондоо хоригдож байгаа. Гэтэ хамгийн сүүлд бол Калифорни мужид 2006 онд бол хамгийн сүүлд цаазын ял авсан. Тэгээ 2019 оны 3 сарын 13-нд бол Калифорни мужид бол цаазын ялыг одоо хэсэг хугацаанд бол хоригдсан байгаа юм байлээ. Тэгээд энэ бол хизээ дуусах нь бол тодорхойгүй. Ямар ч тач одоохондоо бол ямар нэгэн хүн цаазахгүй гэдэг шийдвэр гараад тэр нь бол шинжлэгдээгүй байгаа юм байлээ. Тэгээд Америкийн нэгдсэн улсын хувьд бол цаазын ялыг бол маш удаан хугацааны дараа үлддэг. Тэгээ хамгийн дундаж одоо 2023 оны судалгаагаар дундаж одоо цаазын ял гүйцэтгэж байгаа хугацаа нь 19-өөс 22 жилийн дараа одоо гэмт хэрэг үйлдснээсээ одоо шийдвэр гарснаас хойш 19-өөс 22 жилийн дараа ер нь бол тухайн ялтан бол цаазаар авдаг. За тэгээ Калифорни мужид бол одоо бол бүр ингээд зогсчихсон байгаа. Тэгээ ялангуяа Калифорни мужид бол илүү урт хугацаанд бол одоо тухайн одоо ялцанг байлгаж байгаа цаазаар авдаг. Тэгээ дунджаар бол 25 жил бол байлгаж байгаа. Тэгээ цаазаар авдаг. Ихэнх одоо 80-90% нь бол одоо жам ясаараа өөд болтгоо гэдэг судалгаанууд байт юм хэлээ. Тэгээ одоогоор тодорхойгүй. Тэгээ дээрэс нь урт удаан хугацаа энэ мужийн хувьд бол үргэлжилдэг учраас Даниэл бол цаазаар ахиулахгүй бараг л жам ясаараа одоо нас орох хаа гэж бол хүмүүс таамаглаж байгаа юм байлээ. За тэгээд энэ удаагийн дугаараа энэ хүргээд дуусгая. Тэгээд дараагийн дугаар маань удахгүй орох учраас та бүхэн маань subscribe дарахыг битгий мартаарай. За тэгээд баяртай.